одоо хоёр техник ярьсан, гурав дахь техникийг ярив. Далд хумсрыг удирдах. Зорилго тавих. Яг тэр далд хумсар бол зорилгод дуртай. Далд хумсар ч өөрөө юм хаос маягтай юм энерги, суперкомпьютер шиг хүчтэй юм энерги байгаа даа шүү дээ. Чадлах юм уу те нөөц болцсон. Яг тэр зүрх 24 цаг ажилладаг. Далд хумсар 24 цаг ажилладаг байхгүй юу? Бид бол ингээ 8 цаг ил хумсраараа унтдаг. Тэр оронд далд хумсар ажиллаж л байдаг. Тэр нь зүүдэг мүүдгээл тэр илэрч ш. Далд хумсар өөрөө 24 цаг ажилладаг эрхтэн учраас энд бол зорилго гэдэг юмар хангаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Зорилгожуулаад ирэнгуут нөгөө стресс, депресс багасна. Нөгөө сэтгэлийн түгшүүр багасна. Нөгөө асуудлууд багасдаг. Зорилго байхгүй болохоор нөгөө зэрлэг адуу чинь сургаагүй юм. Тэгэхээр тийм үстэй одоо морийг ингээд бид нар одоо залуурддаг шүү дээ тийм ээ. Жолоогоор нь залаад ингээд явдаг, ташуурдаад, амын татаад ингээд чиглүүлээ явдаг шүү дээ. Тэр та ил ухамсар гэх юм бол та өөрийгөө морин дээр суусан хүн гэд бодчих. Та бол ил ухамсар. Морийг та унж яваа. Та энд чиглэл зорилго өгөхгүй бол морь хашааж тавьж магадгүй. Ялангуяа таны хүсээгүй чиглэл тавьж магадгүй. Хинч таны амьдрал зорилго чинь гаргаж өгөхгүй. Та энэ далд хумсартай өөрөө зорилгоо өстой. За ингээд гурав дахь техникийг ярьлаа тий.